Өнгөрсөн 6 сард улсын хурлын гишүүн гант тулга эргэн наран заяа гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтээс шалгаад дүүргийн прокурорт шилжүүлсэн байдаг. Дүүргийн прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин өнгөрсөн 6 сард улсын ерөнхий прокурор дахин энэ хэргийг сэргээн шалгасан юм а. Шалгалтын ажиллагаа үндсэндээ дуусч улсын хурлын гишүүн гант тулгыг яллагдагчаар татаж шалгах саналаа улсын хурлд прокуророос хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа. Харин энэ талаар улсын хурлын гишүүн гант тулгаас тодрууллаа. За тэрээр одоогоор энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна гэдэг тайлбарыг өгöd байна. Өмнө нь бол шалгах асуудал нээлттэй байсан. Шалгасан 3 удаагийн прокурорын дүгнэлтэнд гарсан, хэрэгсэхгүй гэж гарсан, давзаалдах эрхийнхээ дагуу хохирогч гэж үзэж байгаа нэхэмжлэх тал бол гаргасан, тийм ээ. Энэ ингээ гомдлон шалгагдаад явж байгаа. За энэ асуудал нийгэмдэр маш олон маргааныг дагуулсан. Тийм учраас би хуулийн байгууллагт ямар санал хэлдэггүй гэвэл бүх талаараа энийг бол маш тодорхой нэгтэл шалгаж хариуцлагатайгаар энэ асуудал дээр байр суурь гаргах ёстой гэж үздэг. Тийм учраас би энэ асуудлыг шалгагдаж байгаа учраас шийдвэр нь гараагүй байгаа учраас ямар ч байр суурь би бол албан ёсоор илэрхийлээгүй өнөөдрийг хүрсэ. Прокурорын байгууллагаас ирүүлэх саналыг үндэслэн улсын хурлын ёс зүйн дэд хороо халдшгүй байдлын дэд хороод хуралдах юм. Хэрвээ дэд хороод гант тулга гишүүний бүрийн эрхийг түтгэлзүүлж шалгах нь зүйтэй гэж үзвэл прокуророос түүнийг яллагдагчаар татаж шалгах боломжтой. За үүнээс өмнө улсын хурлын гишүүний халдшгүй бүрэн эрх гэдэг үндслээр хуулийн байгууллага улсын хурлын гишүүнийг шалгах боломж байхгүй юм а.